Америк нэгдсэн улс болон Орос улбаны улс Украины дайныг эцлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрч чадсангүй. Хондурас улсын ерөнхийлөгч асан Хуан Орландо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлөөр суллагдлаа. Америк нэгдсэн улсын үндэсний гвардийн цэргүүдийг бууцсан хэрэгт буруутгагдсан этгээд гин буруугүй гэж мэдүүлж байна. Австралийн 16-аас доош насны хүүхдүүдийн захим хэрэглээг хязгаарлах тухай хууль эх 7 хоногоос хэрэгжиж эхэлнэ. Харамдраг үзэгчтэй та бүхэн яг одоо Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг үзэж байна. Бид өнөөдөр дэлхийн дахинд болсон онцлог мэдээллээс таймлан өргөх болно. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америк нэгдсэн улсын тусгай элч Стив Витков-нар Москва хотод уулзлаа. Энэхүү уулзалт 5 цаг орчим үргэлжилсэн гэж Кремлээс мэдээлж байгаа нь Ошаковын хэлж байгаагаар уулзалт маш бүтээлч ихээхэн ашигтай болсон гэж байгаа боловч Украины нутаг дэвсгэрийн асуудлаар гол маргаантай хэсэг дээр талууд огтхонч буулт хийж чадаагүй гэж байна. Ошаков ярилцлагын үеэр талууд тодорхой тусгай заалт нэг бүрийг биш харин Америк нэгдсэн улсаас танилцуулсан энхийн баримт бичгүүдийн гол агуулгыг хэрэгэлцэн гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ зарим зүйл дээр санал нийлэх боломжтой гэдгийг илэрхийлсэн. Харин бусад хэд хэдэн санал дээр шүүмжлэлтэй зарим тохиолдолд бүр сөрөг байр суурьтай байсан гэж тайлбарласан байна. Түүнчлэн уулзалтын үеэр Донецк, Луганскийн бүс нутгийн талаарх газар нутгийн эзэмшлийн асуудал анхаарлын төвд байсан байна. Москва эдгээр бүс нутгийг бүхэлд нь өөрсдийн нутаг гэж үздэг бол Украин одоогоор 5000 км² орчим газрыг хяналтандаа хэвээр барьж байгаа. Харин олон улсад Донбассыг Украины нутаг дэвсгэрээ гэж хүлээн зөвшөөрдөг ба. Энэхүү уулзалтын үеэр анхны 28 заалттай энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбараас гадна Америк нэгдсэн улсын талаас 4 нэмэлт баримт бичгийг Кремлийн талд өгсөн юм байна. Тэдгээрийг мөн хэлэлцсэн байна. Талууд хэлэлцээний нарийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд дийлэхгүй байхаар зөвшөлдөжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь 2-7 хоногийн өмнө ил болсон Америк нэгдсэн улсын боловсруулсан 28 заалттай энхийн төлөвлөгөөнөөс эхлэлтэй анхны хувилбар нь Украинд ихээхэн дарамт шахалт үзүүлсэн Орос улбаны улсад эерэг нөхцлүүдийг тусгасан гэж өргөнөөр үзэгдсэн байдаг. Энэхүү баримт бичигт Крим, Донецк, Луганскийг Оросын нутаг гэж хүлээн зөвшөөрөх мөн Украин одоо хяналтандаа байгаа зарим нутгаас татгалзах Украиныг НАТОд нийтгэхээс татгалзуулах армийн бүтэц 600 мянгаас хэтрэхгүй байх Оросыг дэлхийн эдийн засгийн сүлжээнд буцаан нэгтгэх зэрэг заалтууд байсан гэдэг. Энэ өөрөө Украины тал болон Европын холбоотнуудын ширүүн эсэргүүцлийг төрүүлж Женевт болсон яриаг хэлэлцээний дараа Америк нэгдсэн улс Украин хоёр шинэ хувилбар дээр тохиролцож эхэлсэн байдаг. Тэр шинэ хувилбар олон нийтэд ил болоогүй байгаа ч гэлээ хэвлэлүүд дараах өөрчлөлтүүд хийгдсэн байж магадгүй гэж үзэж байна. Үүнд Украин эзлэгдсэн газар нутгаа буцаахын тулд цэргийн хүч хэрэглэхгүй зөвхөн хэлэлцээний замаар шийдвэрлэхээр амлах. Украины зэвсэг хүчний дээд хэмжээг 800 мянга болгох. Украин НАТОд эсэх хэсэг нь эвслийн бүх гишүүдийн нэгдсэн шийдвэрээр тогтоох. НАТО Украинд цэргийн бааз байгуулахгүй харин НАТОгийн 5 дугаар заалтын адил хамгаалтын баталгаа өгөх гэсэн заалуудыг туссан байж магадгүй. Эдгээрийг бараг бүхэлдэн шахуу Владимир Путин хүлээн авахгүй байх магадлал өндөр. Учир нь өнөөдрийн уулзалтын өмнө Владимир Путин Европоос дэвшүүлж байгаа энхийн нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөх боломж бага. Бид Европтой байлгахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ хэрвээ Европ бидэнтэй байлгахыг хүсвэл бид яг одоо бэлэн байна гэж хэлсэн байдаг. Энэ өөрөө түүний буулт хийх сонирхол маш бага байгааг харуулсан хэрэг болсон байна. Энэ хооронд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Дублинд хийсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр бүх зүйл яг одоо Москвад болж байгаа Владимир Путин, Стив Витков нарын хэлэлцээнээс шууд хамаарна гэдгийг хэлсэн байна. Наман өөрийн биеэр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн байгаа гэдгийг хэлсэн байна. Америк нэгдсэн улсын хэд хэдэн хэвлэл мэдээллүүд Володимир Зеленский Европын аль нэг улс оронд Стив Витков болон Жаред Кушнер нартай дахин уулзаж магадгүй гэсэн мэдээлэлүүд гарсан байсан. Гэсэн хэдий Ошаковын хэлж байгаагаар Америк нэгдсэн улсын төлөөлөгчид уулзалтын дараа шууд элчин сайдын яам руугаа явж тэндээс Вашингтон руу буцсан гэж байна. Тэд уулзалтын үр дүнг Дональд Трампд биечлэн тайлагнана. Энэ бүх дипломат ажиллагааны зэрэгцээ байлдааны талбар дээрх нөхцөл байдал ширүүн хിവэрэ байна. Украины цэргийн албаныхны хэлж байгаагаар Покровск хотын төлөөх тулалдаан үргэлжилж байгаа гэсэн боловч Кремль энэ хотыг аль хэдийн эзэлсэн гэж мэдээлсэн байна.
Дараагийн алс мэдээ. За бүгд найрамдах Хондурас улсыг 2014-өөс 2022 оны хооронд ерөнхийлөгчийн албыг нь хашиж байсан Хуан Орландо Эрнандес Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлөөр шоронгоос судлагдсан байна. Эрнандесыг 2024 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улс руу хар тамхи нийлүүлсэн замун зэвсэг хууль бусаар эзэмсэн гэх хэрэгээр яллаж 45 жилийн хорих ял оноож $8 сая торгож байсан байдаг. Ерөнхийлөгч Дональд Трамп Эрнандесийн хэргийг шудраг бос шүүж захид хатуурсан гэж үздсэн байгаа юм. Тиймхүү мөрдөн байцаалтыг өмнөх ерөнхийлөгч Жо Байден цагаараа зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Гэхдээ Эрнандесийг Хондурас улсаас 2022 оны 4-р сард Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн үед энэхүү хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд Хондурас улсыг хар тамхиар дүүргэж, хар тамхины 8-ачдыг хуулиас хамгаалахын тулд хахуул авч яасан болохыг мэдгдсэн байдаг. Бүгд найрамдах Хондурас улсын тухайд одоогоор ерөнхийлөгчийн сонгуул явагдаж байгаа. Нэр дэвшигчдийн саналын дүн ойролцоо энэ тэнцүү байгаа юм. Баруун жигүүрээс нэр дэвшигч Насри Асфура, өрсөлдөгч болох Салвадор нар нь ердөөд 51,515 саналаар илүү үзүүлэлтэд өрсөлдөж байгаа юм. Үүнд нь Дональд Трамп Асфураг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Харин нэр дэвшигч Насралаг коммунизм руу хэд чиглэсэн хүн гэж шүүмжилж байгаа юм. Насралаа сонгогдсон ерөнхийлөгч болох юм бол Венесуэла улстай хамтын харилцаагаа таслахаа бол амласан байдаг. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын зүгээс Венесуэла улсын ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины бүлэглэлийг удирдах авах магадлалтай гэж буруутгадаг. Үүнийхээ өрөөнд Карибын тэнгис дэх Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааг хар тамхины эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж тодорхойлж байгаа юм. Хондурас улсыг 2022 оноос хойш Куб, Венесуэла улстай хамтын харилцаа сайтай Сиомара Кастрогийн хэрхэм захирч байгаа. Эцэст нь дүгнэхэд бүгд найрамдах Хондурас улс төрийн тогтворгүй байдалтай тулгараад байгаа нь энэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ширүүн өрсөлдөөний хажуугаар ерөнхийлөгч асан Эрнандес хар тамхины хэрэгээр гин буруутай тогтоогдсон хэдий ч энэхүү Америкийн ерөнхийлөгчөөр өршөөлөөр энэхүү суллагдаад байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод үндэсний гвардийн 2 цэрэгт халтсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгт буруутгаж байсан цэрэгтэн санаатай аллах болон террорист хадлагын хэрэгт өөрийгөө огт гин буруугүй гэж тус хотын шүүхэд мэдүүлсэн байна. Шүүх хурлын явцын тухайд цэрэгтэн болох 29 настай Афганистан улсын иргэн Рахманулла Раканвал нь өчигдөр эмнэлгийн орон дээрээс захимаар шүүх хуралдаа оролцсон юм байна. Наадгээр эмнэлгийн халаат өмсөн байдалтай нүдээ арай их нээсэн байдалтай энэ шүүх хуралд оролцсон гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Биеийн байдлын хувьд Раканвал хаалтлын үеэр буудуулж гэмтэл авсан одоо хүндхэн байгаа юм байна. Вашингтон хотын шүүгч болж өнгөрсөн хэрэг тус улсын нийслэлд болон хотын иргэдэд айдас хүйдэс авчирсан тул Раканвалыг батлан даалтанд гаргах боломжгүй гэж үзсэн байна. Харин одоогийн байдлаар Вашингтон хотын дээд шүүхийн шүүгч Вене Раймонд Раканвалыг дор хаяж 1-р сарын 14 хүртэл хорих шийдвэр гаргасан байгаа юм. Түүний халдлага хийх болсон цаад шалтгааныг мөрдөн байцаагчид шалгасан хിവэрэ байгаа. Хоригчдын тухайд дурдвал Дональд Трампын засаг захиргаанаас санаачилсан гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Вашингтон хотод үүрэг гүйцэтгэж байсан үндэсний гвардийн 2 цэрэг энэхүү халдлагад өртсөн. Харин 20 настай Сара Бэкстрем харамсалтайгаар амьсгалаа алдаж 24 настай штабын ахлагч Эндрю Волф хүнд шархагдсан байдалтай эмчлүүлж байгаа. Харин энэхүү асуудлын улмаас шинжилэлт өөрчлөлт хийх нь тус улсын дотоодын улс төрд ихээхэн чухал асуудлуудын нэг болоод байгаа нь үнэн. Бүгд найрамдагчдын хувьд энэхүү хэрэгээр дамжуулан Америк руу ядуу буурай орны иргэд олноороо цагаачлахыг хязгаарлах хэрэгтэйг харуулсан явдал боллоо гэж дүгнэж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг мөн террорист халдлагын шинжтэй үйлдэл, хууль бус цагаачдын эсрэг бодлогыг чангаруулах шаардлагатайг харуулсан хэрэгэ гэж тодорхойлсон байдаг. Америкийн нэгдсэн улс цаашдаа ядуу буурай хөгжлийн хувьд доорой орноос цагаач хүлээн авахгүй тэр дундаа Афганистан улсаас цаашид гарах болоод гаргасан байсан цагаачлалын хүсэлтүүдийг төтгөлзүүлж тус улсаас цагаач иргэдийг хүлээн авахгүй болсон гэдгийг зарлаад 7 хоног өнгөрөөг байгаа юм. Үүнтэй холбогдуулан өмнөх засгийн газрын үед цагаачлалд олгосон виз, ногоон картуудыг орон даяар шалгах, хяналт явуулах тушаалыг Дональд Трамп өгсөн байна. Харин сэжигтэн өөрийгөө гин буруугүй гэж мэдүүлсний дараа цагаачлалын асуудалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл одоогоор гараагүй байна. Австрали улсын 16-аас доош насны хүүхдүүдэд зориулсан олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хориглох тухай шийдвэр эх 7 хоногт буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэхүү шийдвэр нь дэлхийд анх удаа томоохон сошиал платформуудыг насны хязгаарлалтын улмаас бүрэн хааж байгаа явдал болж байгаа юм.
Өнөөдрөөс 1-7 хоногийн дараа Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиа хаяг нээхийг хориглосон дэлхийн анхны улс болох гэж байна. Ганцхан хуулиар бид альфа үеийн хүүхдүүдийг технологийн бүтээсэн донтуулагч дижитал орчноос хамгаалж чадна. Өсвөр насныхны захим донтуулалт бол хайхрамжгүй улмаас үүссэн зүйл биш. Захим нийгмийн сүлжээний платформуд анхнаасаа ийм байхаар зохион бүтээгдсэн. Хууль хэрэгжээд эхлэхээр хүүхдүүдэд донтолтын шүнж тэмдэг илэрч эхэлнэ. Өсвөр насныхан бухимдаж иргэн ашиглахын тулд тэмцэж, зарим нь бидний тавьсан технологийн хамгаалалтыг тойрч гарan сошиал орчинд оролцоор байж магадгүй. Гэхдээ богино хугацааны таагүй мэдрэмж урт хугацаанд ашиг тусаа өгөх болно гэдэгт би итгэж байна. За том жижиг гэлтгүү дижитал платформудад бүртгэлтэй байгаа 16-аас доош насны хүүхдүүдийн эзэмшдэг хаягуудыг идэвхгүй болгох болон шинээр бүртгэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх функцээр одоогоор ажиллаж байна гэж тусалсаас мэдээлж байна. Харин шийдвэрийг дагалгүй захин орчинд хуурамч мэдээлэл оруулан хаягтай болгох гэж оролдох юм бол 49.5 сая хүртэлх ам доллараар торгоно гэж мөн шийдвэр тусгасан байгаа юм байна. Австрали улсын захим аюулгүй байдлын комиссоос Facebook, Instagram, TikTok, Snapchat, X, YouTube, Reddit, Twitch, Threads зэрэг нийт 10 платформыг бүрэн хориглож байгаагаар одоогоор зарлаад байгаа. Тус улсын засгийн газар хориг хэрэгжиж эхэлсний дараа өөр нэг платформд хүүхдүүдийн ашиглалт хэд ихсэх юм бол түүнийг нь бас хориглох чагсаалтанд нэмнэ гэж зарласан байна. Харин хориг тавиагүй захим сүлжээнүүдийн хувьд Roblox, Pinterest, YouTube Kids, Google Classroom, LinkedIn, Discord, WhatsApp зэрэг аппликейшнуд байгаа. Нөгөө талдаа хоригт заасан наснаас дээш насны иргэд захим орчинд өөрсдийн хаягийг ашиглахын тулд олон давхар баталгаажуулалт хийх шаардлагатай болоод байгаа юм. Зөвхөн хувь хүний иргэний өрөмлөх хангалтгүй платформ бүрээс хамааран хиймэл оюун ухаан ашиглан нүүр царайгаар нь нас тодорхойлох болон банкны мэдээлэлээр нас таних шаардлагатай нүүр тулж байна. Ийхүү олон шат дамжлага бүхий хэрэглэгчийн насыг баталгаажуулах системийн дэлгэрэнгүй энэ оны 12 дугаар сарын 10-наас өмнө гарна гэж засгийн газраас нь зарлж байна. Өмнөд Уэльсийн парламентын гишүүн Джон Рудик энэхүү шийдвэрийг дэмжихгүй хүний харилцаа холбооны эрхийг зөрчиж байна гэж тус улсын дээд шүүхэд хандсан байгаа юм байна. Харин парламентын хороо энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг 2026 оны 6 дугаар сарын хүртэл хойшлуулах санал болгосон боловч одоогийн байдлаар засгийн газрын зүгээс няцааж байна. Нөгөө талд хоригдсан жагсаалтанд орсон томоохон платформуд энэхүү шийдвэрийг дагаж мөрднө гэдгийг ээлж дараалан хэлж байгаа юм. Харин Facebook болон Instagram-ийн эзэмшигч Meta компани зүгээс захим сүлжээний хэрэглээг хор хөнөөлтөй болохыг баталсан нотлохоо дутмаг хэтэрхий яарч шийдсэн үүгээрээ өсвөр насныханд болон эцэг эхчүүдэд дарамт үзүүлэх эрсдэлтэй шийдвэр боллоо гэж үзэж байгаа юм. Гисэн хэдий ч Meta мөн адил шийдвэрийг дагаж мөрдөхөө амласан. Австралийн 16-аас доош насны 450 мянган орчим Instagram болон Facebook хэрэглэгчтэй хүрч мэдээлэл устгах эсвэл 16-наас хүртлээр хадгалах сонголтыг олгохоор ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр 12 дугаар сарын 10-наас захим сүлжээг 16-аас доош насныханд шууд бүхэлд нь хааж шийдвэрийн хэрэгжилт биелэж эхлэх үү гэвэл боломжгүй. Австрали улсын захим аюулгүй байдлын комиссарын зүгээс 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл шөнийн дотор иж хэдийн мэт алга болох боломжгүй хэрэгжилтийг аажмаар эхлүүлнэ. Эхлээд бага насны хүүхдүүдийн ашиглалт өндөр платформуд дээр төвлөрч ажиллах тухайга хэлсэн байна. Өнгөрсөн сард Alphabet компани Gemini 3 загвар болон Ironwood химэл оюуны чипний шинэ хөлбөрөөр танилцуулсан. Ингэснээр Alphabet компани химэл оюуны салбарт иргэн ирлээ гэж салбарынх нь дүгнэж байгаа. Компани хувьцаач гэсэн үүнийгээ дагаад хурдтай өсөж байгаа юм. Өнгөрсөн баасан гараг хүртэлх 7 хоногт Alphabet компани хувьцаа 8 орчим хувиар огцон өсөж одоогийн байдлаар 4 их найд ам доллар руу төхөж байна. Google энэ сарын ихээр химэл оюуны чип болон Gemini туслах чатботынхон загварын шинжилүүлүүдийг танилцуулж технологийн зах зээл хүчтэй сэргэлт авчирлаа. Тухайлбал Google Ironwood нэртэй 7 дахь үеийн чипээ танилцуулсан бөгөөд энэ нь өгөгдөл их ашигладаг загваруудыг ажилуулах боломжтой гэлээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Google химэл оюуны шинэ загвар Gemini 3-ыг нэвтрүүлсэн. Энэ загвар нь өмнөх хөлбөрөөдөөс илүү оновчтой, бага зааварчилгаа шаарддаг технологи гэж компани зүгээс тодорхойлсон байна. Google-ийн шинэ бүтээгдэхүүний дараа зах зээлд компани хувьцаа огцон өсөж өнгөрсөн 7 хоногийн өсөлтөөр нэмээд даваа гарагт 5 орчим хувиар чангарсан байгаа юм. Berkshire Hathaway 3 дахь улирлын тайланд Alphabet компани 4.3 тэрбум ам долларын үнэлгээтэй эзэмшилтэй гэд. Мөн Alphabet-ийн хувьцаа энэ онд бараг 70 хувиар өсөж Meta-гаас 5 пунктээр төрүүлж зах зээлийн үнэлгээгээр өнгөрсөн 7 хоногт Microsoft-ыг гүйцээд байна. Эдгээр өсөлт нь Nvidia компани 3 дахь улирлын маш сайн орлогын тайлан гарсан үед тохиолсон гэдгийг дурдсан зүйтэй.
YouTube болон түүний асар их хэмжээний видео контент Google-ийн хувьд хэмэл оюуны загваруудаа боловсруулахад том давуу тал болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хэмжээний шинэ видео мэдээлэлтэй платформыг OpenAI, Anthropic зэрэг компаниуд гүйцэхэд хүндрэлтэй аж. Мөн Google хэмэл оюуны компани Cloud үйлчилгээтэй гүн уялдуулснаар Google Cloud-ын борлуулалт хүчтэй өссөн байгаа юм. Тухайлбал 3 дугаар улиралд Google анх удаа 100 тэрбум $, орлого олсон болохоо зарлаж, Cloud үйлчилгээ нь 155 тэрбум $, захиалгатай болсон байна. Хэмэл оюуны чипний тал дээр ч гэсэн Google эрчтэй ажиллаж байна. Ironwood цуврал чип нь 2018 оны анхны хувилбараас 30 дахин илүү эрчим хүчний хэмнэлттэй юм байна. Энэхүү цуврал чип нь Google-ийг Anthropic тэргүүтэй томоохон харилцагчтай хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулахад нөлөөсөн байдаг. Мөн Meta Ironwood цувралын чипнүүдийг дата төвдөө ашиглаж магадгүй гэх мэдээллийн дараа Nvidia компани хувьцаа 3%-аар унсан байдаг. Гэхдээ хэрэглэгчдийн тал дээр Google 50 сууж болохгүй. Google-ийн Gemini туслах сардаа 650 сая идэвхтэй хэрэглэгчтэй AI Overview функц нь сардаа 2 тэрбум хэрэглэгчтэй боловч 2025 оны 8 дугаар сард ChatGPT 7 хоногт 700 сая хэрэглэгчтэй гэж мэдэгдсэн нь Google-ийн өмнө томоохон сорилт хийвэрэ байгааг харуулж байна. Хөтөлбөр үргэлжлэж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг давчаар мэдээллээ. Италих тансаг загварын салбарт томоохон үйл явдал болж өнгөрлөө. Prada Group компани Миланы нэр дөөрсөлдөгч Versace-г 1.3 тэрбум $, бэлэн мөнгөний хилцлээр бүрэн худалдан авснаа зарласан байна. Энэхүү хилцэл Versace-гийн цар тахлын дараах сул орлогыг сэргээх гол боломж хэмээн салбарын шинжээчид үзэж байгаа. Худалдагч тал Capri Holdings өмнөх үр төлбөрөө барагдуулахад ашиглах бөгөөд Donatella Versace хилцлийг дэмжиж байгаа. Мөн талигаач Gianni Versace-гийн төрсөн өдрийг дурсан энэ талаар сошиалд нийтлжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг дэвшүүлж, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан тарифын дарамт шахалт харьцангуй бага нөлөөлж байна гэж дүгнэжээ. 38 гишүүнтэй энэхүү байгууллага энэ онд дэлхийн эдийн засаг 3.2%-аар өснө гэж тооцсон байгаа нь өмнөх 2.9%-ийн төсөөллөөс илүү үзүүлэлт болж байгаа юм. Гэхдээ 2026-нд өсөлт сарж 2.9% болох хүлээлттэй байна. Америк нэгдсэн улсын өсөлтийн таамгийг харин энэхүү байгууллага өсгөж 2% болгосон байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung одоогоос 1 жилийн өмнө цэргийн дийлмийн орлогыг ард иргэд 50 замаар дасан зогсоосон нь дэлхийн их тайвны бэлэг тэмдэг болсон тул Нобелийн их тайвны шагналыг иргэдэн хүртэх эрхтэй хэмээн илтгэлдээ ярьжээ. Өнгөрсөн жилийн 12 сард цэргийн хуулийг хэрэгжүүлэхээр танк, хуягт техникүүдийг үндэсний ассамблеаар хөдөлгөсөн Юн Сукёлийн шийдвэрийн үеэр жирийн иргэд парламентын ойролцоо хүрэлцэн ирж Бамбай үүсгэн хуягт техникийг нэвтрүүлэхийг хориглож гишүүдийг хамгаалан парламентын хашааг дагуулж гаргаж байсан байдаг. Хонконгийн засгийн газар энэ 7 хоногийн нэм гарагт болох хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг төлөвлөсөн ёсоор явуулна гэж мэдээллээ. Энэ нь хотын сүүлийн 75 жил тохиосон хамгийн том галт өмөрт 156 хүн амьурагдсан эмнэлт явдлын дараах улс төрийн томоохон сорилт болж байна. 2021 онд хэрэгжсэн шинжилгээтэй холбоотойгоор зөвхөн эх оронж, Бээжинг дэмжигч нарын нэр дэвшигчид өрсөлдөх эрхтэй энэхүү сонгуулийн эрс маш доогуур байх төлөвтэйг судлаачид онцолж байна. Хотын олон оршин суугчид үндэсний аюулгүй байдлын хатуу хууль болон галт өмрийн хариуцлагын асуудлаар засгийн газартаа итгэл алдраад байгаа гэдгээ хэлж байна. Та бүхэн Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.